өөрийгөө зүгээр гэж бодож байж магадгүй. Гэхдээ дотор чинь нэг аюул чимээгүй ажиллаж эргэтнүүдийг гэмтээж байдаг. Завгүй амьдралын хэв маяг буюу стресс давсны хит их хэрэглээ, хорт зуршил, тархалтаас үүдэж судасны хананд цусны урсгал хүчтэй нөлөө үзүүлэхийг артерийн гипертензит гэнэ. Хамгийн аюултай нь бид үүнийг бараг мэдэрдэггүй гэвч энэ нь аажмаар бидний биеийг гэмтээж толгой өвдөх, зүрх тэлсэх, амархан ядарч сүлдэх, нүд бүрэлцэх, зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энс маангаах ухаанаар тайлбарлавал ихэвчлэн бета төлөвийн хүн артерийн гипертензит өртөх нь илбэг. Учир нь систем загварын тав дээр байрладаг 3 компартмент дээр биеийн хөндлөн тэнхлэгт төвийн болон захын байрлалд ханасан тосны агуулмж буюу тригглицеридийн агуулмж өндөр. 2 компартмент дээр ханасан тосны агуулмж өндөр тул судасны уян хатан чанар алдагдсанаар цусны судасанд үзүүлэх даралт нэмэгдэнэ. Гипертензин нь маш олон өвчний суурь болдог тул уг өвчнөөс сэргийлэхийн тулд эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх, амьдралын зөв дадал хэвшүүлэх нь зүйтэй. Дэлхийн ангаах ухаанаас нь ангаах ухаанаар тайлагдана. Анхаарал хандуулсанд баярлалаа. Hope Nurses баг байлаа.